нээлтийн ёслол ихэхэд бэлэн болж байна. Санхүүгийн салбарын нийт хамт олон өнөөдрийн энэхүү төлөвлөгөөг хөгжүүлсэн та бүхэндээ хадун баяр хүргэж чин сэтгэлийнхээ аз жаргалыг хүсэж хадун болон төшөлтөөр бие биетэй хүндлэн илэрхийлье. Өнөөдөр хөлцөг хэсгийн хүмүүстийг зочдынхаа төлөөллийг та бүхэндээ би төлөөлөх танилцуулъя. Өнөөдрийн бид бүхний нээлттэй хаалганы өдөрлөлт маань санхүүгийн зохицуулах хорооны дарга ноён Жамбаажам зөвлөсөн ирсэн байгаа. Мөн санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүн бөгөөд дэд дарга Цэрэн Бадрал хүрэлцэн ирсэн байгаа. Мөн хүндэт зочдын төлөөлөл болж санхүүгийн зохицуулах хорооны гишүүн Гэрэл Бат хүрэлцэн ирсэн байгаа. Мөн хүндэт зочдын маань төлөөлөл болж санхүүгийн зохицуулах хорооны хяналтын зөвлөлийн дарга Боён Дэлгэр хүрэлцэн ирсэн байна. Мөн санхүүгийн зохицуулах хорооны хяналтын зөвлөлийн гишүүн Хаян хүрэлцэн ирсэн байна. Мөн санхүүгийн зохицуулах хорооны хяналтын зөвлөлийн гишүүн Энхбат тэргүүтэй өнөөдрийн бүдүүг тавьжлын баяраар тэмдэглэж санхүүгийн салбарынхаа тун талбайг оржуулж байгаа энэ хотын төлөөллөөс иргэн мөнгөтэй тэргүүтэй үлцгэжээ. Явуулчтай Монголчуудын өнөөдөр бид хамтдаа нэгхүү Монгол улсынхаа нийгмийн төлөвлөлтөөр оруулж байгаа санхүүгийн салбарын нэгэн дөрвөн тун талбайг оржуулж байгаа энэ нээлттэй хаалганы өдөрлөгөө апог ёсоор эхлүүлж Монгол улсын төрийн дундаан эгшигдүүлье. Эрхэм хүндэт та бүхнийг суулгасан үгний босож Монгол улсын төрийн дундаан уулзыг өрж байна. Монгол улсын төрийн дуулаа хүндэтгэн хүлээн авсан санхүүгийн салбарын эрхэм та бүхэндээ чин сэтгэлийн талархлыг илэрхийлье. Энэхүү бид хүн өнөөдөр санхүүгийн зохицуулах хорооны төв тавьжлын санхүүгийн салбарын нэгдсэн нээлттэй хаалганы өдөрлөгийг ёслол төгөлдөр дүүрэн эхлүүлж байна. Энэхүү өнөөдрийн нээлттэй хаалганы өдөрлөгийг маань нээж хүрэлцэн ирсэн хүндэт зочдтой хандаж уг хэлнүү хэмээн та бүхнийхэн өмнө санхүүгийн зохицуулах хорооны дарга ноён Жамбаажам таныг хүндэтгэн урьж байна. За юуны өмнө энд уран цугларсан та бүхэнд энэ сайхан бэлэг өдрийг мэнд хүргэе. За энэ жил бол Монгол улсад санхүүгийн зах зээлийн нэгдсэн хяналт зохицуулалтын байгууллага үүссэний түүх 20 жилийн явал энэ жил тохиолж байгаа. За Монгол улсын санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийг 2005 онд улсын хурлаас хадгалж 2006 оны 1 сарын 25-ны өдөр анхны дарга гишүүд тавилагдсанаар Монгол улсад дэлхийн бусад хөгжилтэй улс орнуудын жишгийн дагуу санхүүгийн хяналт зохицуулалтын нэгдсэн байгууллага үүссэн ийм түүхтэй. За өмнө нь бол Монгол улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж Монгол улсын арчилсан шинэ үндсэн хууль батлагдсанаар Монгол улсад бол энэ зах зээлийн эдийн засаг үүссэн. За зах зээлийн эдийн засаг үүссэнтэй зэрэгцээд Монгол улсад бол 1994 онд Монгол улсын үнэ цаасны хороо байгуулагдаж хөрөнгөний зах зээлийн хоёр дахь зах зээлийн арилжааг зохион байгуулах ийм түүхэн ажиллаад ирсэн түүхтэй. За улмаар бол манай Монголд бичил санхүүгийн салбар
За даатгалын салбарууд бол ингээд тусдаа зохицуулагчтай явж ирсэн. За энэ зохицуулагч нарыг бол нэгтгэхэд 2006 онд бол нэгдсэн энэ хяналт зохицуулалтын байгууллага үүссэн. Энэ төвхөн одоо шийдвэр болж исэн. За энэ төвхөн өдөр бол энэ онд тохиож байгаа одоо бид хүн талархалтай байна. За санхүүгийн зохицуулалтын салбар Монгол улсын ураны парламент Yeah.